За сайн байцгаана уу Globus podcast-ыг сонсдог эрхэм сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдөр холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол залуу ирсэн байж байгаа. Тэгээ манай төчний маань нэр нь Түмэн жаргалын Тамир. За сайн уу Тамираа? Сайн байна уу? Бидний урилгыг хүлээж аваад ажлынхаа зав чөлөөгөөр ингэж ярьцлага өгч байгаад маш их баярлж байна Тамираа. Тэгээд манай Тамираа маань болохоор Германы уул уурхай яамны харьяа Саксен мужийн уул уурхайн хэрэг эрхлэх газрын далд уурхай болон Марк Шайдрийн хэлтсийн техникийн мэргэжилтэн гэж одоо ажилтай ийм мундаг залуу байж байгаа. Тэгээд сонсчод би бас их гайхажсэн. Бүр манай монгол залуучууд маань бүр яамны хэмжээнд хүртэл ийм сайхан боловсрогдчихсон энд сургуулаа төгсөөд ажил мэргэжлээрээ туршлага цуглуулад ажиллаж ин гэдэг бол бас л нэг сайхан бахарх хөстэй монгол хүмүүсийн маань нэг гэж би бодсон байж байгаа Тамираа. Маш их баярлалаа. Подкастт орж оролцсон танд бас маш их баярлалаа. Тамираа би ингэж бодсон. Одоо гадны оронд манай Монголтой ажиллаж ярих юм бол уул уурхай яамны ажилтны албан тушаал төрнө гэдэг бол нэлээд процессын дараа үйл явдлах. Тэгэхээр манай монгол залуу ер нь ямар чадвар нь үндэслэл болсноор энэ ажилд орсон байдаг юм бол. Эхлээд өөрийгөө танилцуулах Түмэн жаргалын Тамир гэдэг. Би Германд Фрайбергийн уул уурхай академиг уул уурхай болон геотехникийн инженерээр дипломын зэрэг хамгаалсан. Одоо монголоор бол магистрийн зэрэг хамгаалаад тэгээд үргэлжлүүлээд уул уурхай яамны харьяа ашигт малтмлын хэрэг эрхлэх газар техник мэргэжилтнээр ажилд орсон байгаа. Тэр нь би яг их азтай мөчөд яг сургуулаа төгсөж таарад тэгээд төгссөн оюутнуудыг бэлдэж авах тийм програмд хамрагдсан. Ганцхан оронтой байсан. Тэрэнд нь сонгогдож орж ажиллаад одоогоор 4 жил өнгөрсөн байна. 2017 оноос хойш ажиллаж байгаа юм тийм ээ? 2017 оны сүүлээс хойш ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээ манай Тамираа бас их сонирхолтой чи Бээжинд сурч байсан билээ. Бээжинд ямар мэргэжлэр суруу? Японд бас 1 жил байсан юм байна тийм ээ? Тийм Японд 1 жил байсан. Бээжинд болохоор манай эхнэр Халиуна сурж байсан. Тэнд бас бакалаврын зэрэг хамгаалсан. Би анх 10 жилээ төгсөөд конкурс өгөөд TIS-ийн сэргээгдэгч мөчний ангид орж исэн хувьд. Тэгээд сургуультай ороод төд удалгүй Япон руу явах боломж гараад Японд очиж 1 жил болсон. Японд 1 жил ойролцоогоо 1 жил хавцаа амьдарсан. Тэгээд гадаадад бие дааж амьдрах тэр боловсролыг ерөнхийдөө Японд сурсан гэхүү. Тэгээд Японд ихэнхдээ ажил хийж мөнгө цуглуулж буцаж Монголд очиод дахиж конкурс өгсөн. Тэр конкурс маань яагаад өгсөн бэ гэвэл нөгөө конкурсын хугацаа чинь 2 жилийн дотор их сургуульд орох хүчинтэй байдаг. Тэгээд сургуулиасаа гараа явцсан болохоор хүчингү болоод дахиж конкурс өгөх шаардлагатай болоод дахиж конкурсаа өгж ашигт малтмлын ашиглалтын инженерээр шүтээстэй буцаж орсон байдаг. Тэгээд тэндээ 2 жил сурчаад тэтгэлгээр Германд ирж Фрайбергийн уул уурхай академид өргөжлүүлж дахиад ихнээс нь сурсан. Тийм түүхтэй. Тэгээд энэ чинь ирээд 4.5 жил ойролцоогоор 5 жил сураад бакалавр магистр нэгтгэсэн тийм сургалтын хөтөлбөрт хамрагдаад сургуулаа төгссөн байна. За бас түүхтэй юм байна. Тэгэхээр Японд орсон гэхээр Япон Герман хоёр нэлээд ялгаатай гэж би бодоод идэв. Хизээ нэгэн өдөр би Японд очно гэдээ ер нь дотроо бодсон явдаг байхгүй очих байх. Тэгэхээр тэр их ёс жаягтай орн тэр бас өндөр хүчлэлтэй оронд таалагдчихсан юм юу гэдэг бол таалагдахгүй байсан юм юу гэдэг. Тэр үе бодглохлоор их гоё. Япон, Герман хоёр бол хоорондоо миний хувьд маш ялгаатай одоо юу гэмдэ юутай улсууд хэм маягтай, амьдралын хэм маягтай тэр культуртай улс. Тэгээд Германд Японд байхад бол тэр дэг жаиг тэр хүмүүстэй харьцаж байгаа харьцаа нэг хүндэлж байгаа тэр зүйлүүд бол тухайд надад ч ихсэн Монголоос очисон хүнд ч ихсэн ер нь их
нэмж сурсан тийм дадлага туршлага болсон. Германд харин ирээд Германыг Японтой харьцуулахад тэр чинь шууд ганц хоёр байсан гадаад улс нь болохоор шууд харьцуулагдж байгаа. Тэгэхэд бол Герман бол яалтчгүй барууны нөгөө чөлөөтэй нийгмийнхээ эрхтгийгч хасцаж нийгмийнхээ одоо тэр нөгөө хүндлэлийн зэрэг нь байхгүй болчихлоор илүү чөлөөтэй нийгмийнхээ харьцдаг тийм юм уу гэж ойлгосон. Дээрээс нь бас Германд Японд байсан тэр хугацаа маань өөрөө бас ажил хийжсэн болохоор одоо дарга нартайгаа ондоо төвшөнд харьцдаг тийм байсан болохоор бас яг шууд харьцуулахад хэцүү л дээ. Гэхдээ тэр үед бас өөрөө би чинь их залуу яг сургуулаа төгсөөд гадаад руу гарч юм үзэх нүдээ нэг тийм туршлага хөрөнгөлөх сонирхолтой байсан болохоор бас олон зүйлийг анзаарахгүй өнгөрсөн тийм тохиолдол зөндөө байсан баха. За баярлалаа. Тамира. Тэгээд бас манай сонсогчдод сонирхолтой гэж магадгүй яамд ажилладаг гэхээр чиний яг хариуцсан ажлын хэсгүүд нь юу гэдэг юм бол чиний өөрөө даалгавар чинь юу байдаг юм бол гэдэг нэг асуулт байж байна. Тэгээд дээрээс нь би бас чамайг 2021 онд яамныхаа шилдэг ажилтан гэж шалгараад шагнуулж исэн гэж сонссон байж байгаа. Тэгэхээр ер нь гадны орны яам тамгын газраас шагнал хүртэн гэдэг одоо ямар мэдрэмж төрүүлдэг юм бол Монгол хүнд? За эхлээд миний ажлын хамрах хүрээ миний хариуцсан хилцүүд гэх юм бол нэгт яг миний ажил бол техникийн мэрэгчлэн тэгээд уул уурхайн инспектор гэсэн тийм цолтой явдаг. Тэр нь юу хариуцах вэ гэвэл яг Германы уул уурхайн хуулийг хэрэгжүүлэх байгууллага болохоор далд уурхайн үйл ажиллагааны зөвшөөрөл болон лиценз гаргадаг. Түүнийг хариуцж шалгалт явуулдаг. Шалгалтаа захиргааны хүрээнд шалгалтаа явуулаад тэгээд зөвшөөрлөө гаргадаг. Зөвшөөрлөө гаргасныхаа дараа зөвшөөрлийнхаа дагуу хэн шалгах ажлаа тухайн уурхай дээр явуулдаг байгаа. Манай Саксон мужид бас уул уурхай чамгүй их явагддаг. Тэгээ бүр дээрэс нь далд уурхай проектууд шинэ төслүүд нэлээх орж ирдэг. Тэд нар бас яг уул уурхайгаа яг байгуулахаас өмнө хайгуулын ажил хийдэг. Хайгуулын ажлыг би бас хариуцж зөвшөөрлийг өгдөг байгаа. Одоо яг хуулийнхын хүрээнд бүх зүйлийг шалгаад тэгээд инженерийн талын, техникийн талынхын шалгалтуудыг хийгээд яг бүх төвшөнд одоо байгаа яг төвшөнд хамаарж хамрагдж гинөө гэдгийг бичиж аваад шалгаад тэгээд зөвшөөрлийн нөгөө тэрнийхээ дагуу шалгалтаа явуулдаг. Хайгуулын өрөмдлөг жишээ нь одоогоор энэ манай Саксон мужид бол өнгөрсөн жил гэхэд нийтдээ 15,000 метр цаанаг өрөмтсөн тийм хайгуулын өрөмдлгүүд явагдсан байгаа. Нийтдээ гэхэд сонирхолж хэлэхэд тэгээд тэр болгоныг захиргааны талаас дагаж хинж шалгаж явдаг. Яг гэвэл ганцхан уул уурхайн түүхийд олборлох тэр сонирхолтой биш. Хажуугаар нь энэ бас хүн ам сошиал ихтэй энэ газар байгаль орчны тухай хууль, усны тухай хууль, эмиссион болон дуу чимээний тухай хууль, тэр хүрээлэн буй орчны хамарж байгаа бүх хуулиудыг хамтан нэгтгэж нэг зөвшөөрөл багтаадаг болохоор тэр бүгдийг шалгаж нийцж гин үгүй юу гэдгийг шалгадаг байна. Тэгээд хайгуулын өрөмдлөгөөс гадна бас газрын дулааны одоо хувь компаниуд гэхгүй хувь орон сууцнуудын газрын гүний дулааны зөвшөөрөл бас олгодог. Тэр бас миний үүрэг хариуцлагын хариуцлагатай ордог. Тэнд зөвшөөрлөө өгнө. Тэгээд дээрэс нь маш шалгалтаа явуулна. Гэхдээ хувь газар болохоор одоо хувь орон сууцнууд болохоор тэнд шалгалт бол цөөхөн явуулдаг байгаа. Яг л тэр өрөмдлөг явагдах хугацаанд л шалгаад хийснээр дараа хүлээж авдаг. Нэг өсөндөө монголоор нөгөө яадаг мэрэгжлийн хяналтыг бас давхар хийдэг гэсэн үг. Тэгээд хайгуул газрын гүний талаа далд уурхай
болон дээр уурхайн хаалтын ажиллагаануудыг бас явуулдаг. Жишээ нь далд уурхайн хаалтын ажиллагаа 90 оноос хойш явагдаж байгаа 30 жилийн явагдаж байгаа хаалтын ажиллагаа байдаг. Жишээ нь нэг том уурхайд тэр хаалтын ажиллагаанд ганц газрын гүнд байх далд уурхайн хаалтын ажиллагаагаас гадна газар дээр байгаа овоолго болон бохирдсон тэр үйлдвэрийн талбай газрыг засварлаж дараагийн үйл ажиллагаанд нь хүлээлгэж өгөх тэр процессын дагалдаж зөвшөөрлийг нь олгож өгч явуулдаг байна. Нэлээд хариуцлагатай ажил сонсогдож байна. Маш олон хууль дүрмийг зэрэг мэдж явах хэрэгтэй гэх мэтчлэн манайх ингэдэгчтэй. Миний асууж байгаа хувийн хөвшил улс хоёр ер нь ямар тохиролцоонд яаж тохирч ажилтдаг юм бэ? Ямар онцлогтой санагддаг вэ? Манай Монголд нэг жоохон өөр явдаг байсан шүү дээ. Одоо мэдээж өөр болж байгаа байх гэж бодож байна. Манайхан шиг тийм ар өрийн яриа гэж сэнхэн гардаг юмнууд байдаг юм бэ нөө? Эндээс юуг суралцаж харж байна? Хууль дүрмээ хэр их чанд барьдаг юм бэ? Тэр тодруулах юм л. Тийм. Хууль дүрмээ бол чанд мөрдөж барина. Яг гэвэл нэг хүн дээр шийдвэр нь байдгүй. Би одоо жишээ хэлэхэд нэг уурхайн зөвшөөрөл гаргая гэж бодоход усны байгууллага одоо доод усны байгууллага гэж байдаг, дээд усны байгууллага гэж байдаг. Хэрвээ Чехийн хил дээрх устай холбоотой проект байх юм бол Чехийн талын усны дээд доод байгууллагуудыг хамрааж тэнцэнээс ингээд бас зөвшөөрлүүдийг авж иж нэгтгэж нэг зөвшөөрөл болгодог болохоор нэг хүн дангаараа шийдвэр гаргадаггүй тийм зөвшөөрлүүд байдаг. Дандаа бусад нөгөө нэг салбаруудаас хамааралтай захиргааны зөвшөөрөл байдаг болохоор тэнд би одоо дураараа дур мэдэн ганцаараа ингээд одоо юу гэдэг чинь тухайн өргөдөл гаргасан компанид нааштайгаар асуудлын шийдэ зөвшөөрлийг гаргаж өгөх бол өгөх юм бол би өөрөө хариуцлага тунаад ганцхан би өөрийнхөө юун дээр хариуцлага өрж явах болохоор тэр тэгээд дээрэс нь тэр миний гаргадаг зөвшөөрөл болохоор тэр уурхай ийм шигүүр сууршилтай газар явагдах учраас бүгдэд нүдэн дээр нь ил байдаг. Тэр проектыг бүгдийг нийтэд дэлгэх хэрэгтэй байдаг анханаас нь. Тийм болохоор нууцаар далдуур юм хийн гэдэг бол энд бол боломжгүй санагдсан. Угаасаа нэг хинаа бичт юм биш үү? Нэг хиндэг одоо нэг нүд нөгөө нүдийг хиндэг. Дарга нь зэрэгээ хиндэг, зэрэг нь дарга хиндэг. Би одоо манай дарга юм хийх юм бол би тэрийг дараагийн дарагт нь одоо мэддэгтэй би энэтэй санал нэг биш байна гэх шугамар явдаг болохоор тийм юм бол боломжгүй санагдсан. Дээрээс нь бас энэ яг нөгөө хавхуултад тэмцэх тийм тухай хууль болон яам тамгын газрууд дотроо хэрэгжүүлдэг юунууд байдаг, ажлууд байдаг. Тэрэндээ жил болгон сургалт явуулдаг. Тэгээд сургалтын дээр бүх ажилчдаа нэг тэр хавхуулын тэр нөгөө шинж тэмдгүүд гэдэг юм те. Тийм дээр тиймтэй дахиж мэдэгдээд тэр хүмүүсийг тэн дээр дахиж хахуул авч болохгүй эсвэл бол хажууд ажиллаж байгаа нөхөр чинь одоо хахуул авах юм бол ингэн гэсэн тийм сургалтууд зөндөө явагддаг. Дээрээс нь яам таван газрууд дандаа тэрийг хахуулыг хариуцсан хүнтэй байдаг. Одоо хахуул хэрвээ хамт ажиллаж байгаа нөхөр нэг эвгүй байгаад ах юм бол тэрийг мэдэгдэхтэй хэм хэлсэн мэдэгдэхгүй. Гэхдээ тэр хариуцсан хүнд мэдэгдээ тэр нь цаашаа гарах хэмжээ авах тийм юмуд явагддаг. Маш баярлалаа. Тэгээд манад бас хэрэгтэй юмнууд хэлж гин тийм манад одоогоор нь жоохон дутагдaltaй яваад байх шиг бид юмнууд ярьж байна. Тэгээд маш их баярлалаа. 21 оны яамны шилдэг ажилтан гээд ямар шагнал авсан бол 2021 онд яг нөгөө коронагийн үеэсэн манай энэ захиргааны байгууллага манай энэ мужийн захиргааны байгууллагууд ер нь хүмүүсээ их нөгөө эрүүл мэндийн салбар руу татаж одоо карантинд байх бичиг гаргах ч юм уу эсвэл хүмүүсийг бүртгэж авах гэдэг өнөөдөр зөндөө ажилтсан болохоор бусад яам тамгын газруудаас захиргааныхаа газруудаас хүмүүсээ татаж тийшээ авчихсан. Тэгээд яг уг мэргэжлийн газрууд хүн багтаа болгоод би 2021 онд 2 ажилчин төлөөлж ажилласан дээр нь өөрийнхөө ажлыг нэмж хийсэн мэт 3 хүний
ажил хийж 1 жилийг өнгөрөөгөөд тэгээд тэр жилийг маань үнэлж манай газрын дарга одоо манай президент гэж ярьдаг над руу нэг өдөр уцаар яриад би ерөөсөө тийм толгоонд ороогүй уцаар ярихлаа би гайхаад одоо яаглаар президент над руу зарчилгаалдаг юм бол гээд уцаа ярьсан чинь надад нэг ийм бичиг миний урд байна би танд энийг уншиж өгье гэдэг. Тэгээд тэр шагналыг маань уншиж өгөөд таныг ингээд шилдэг ажилласан болсон баяр хүргэе. Би таны ажлыг үнэлж байгаа учраас шилдэг ажилтсан болгосон. Тэгээд таны хийсэн ажлууд гэдэг ингээд нэг бүрчлэн дээр цаасан дээр ингээд бичээд айгүй сэтгэл гаргасан харагдаж байгаа юм л та. Тэндээс бас яг ямар проектуудыг дуустал хийсэн, ямар проектуудыг хүний өмнөөс төлөвлөж хийсэн өнөдрийг юм бүгдийг нэг бүрчлэн бичсэн тийм бичиг байсан. Дээрээс нь мөнгөн урамшуулалтай. Тэгэл тэр яг коронавигийн үе байсан болохоор тэр цаасаа шуудангаар явуулаад дотоодын шуудангаар явуулаад тэгээд юугаар авсан да мөнгө урамшуулал аваад тэгэл одоо жилийн оны шилдэг ажилтан гэсэн өргөмжлөө аваад тэгэл болсон. Тэгээ ямар мэдрэмж төрхөө тэрийг одоо санаандгүй байж чадал тийм шагнал ирэхээр тэр их сонин би бас ерөөсөө тэгж бодоагүй л дээ. Яг надтай адилхан бас бусад үлдсэн яам дээр одоо газар дээр үлдсэн ажилчид маань бас бусад хүмүүсээс төлөөж ажиллаж байгаа гэсэн тийм бодолтой байсан. Тэгээ ерөөсөө тийм шагнал авна гэсэн тийм бодол байгаагүй. Тэгээд нийтдээ бол их гайхсан яг намайг тэгж 3 жилийн дараа ингээд шилдэг ажилласнаа тодруулсан. Тэгээд хоёр тал амар их баярлсан. Яг тэгвэл бас миний хийсэн ажлыг гадаад хүн гэхгүй үнэлж ингэж бусдаасаа одоо ялгуулж үзэхгүй яг хийсэн ажлаар минь дүгнэж тэр шагналыг өгөж намайг бас урамшуулсан амар их баярлсан. Тэс тэр мөнгөн шагнал авсан болохоор тэр сүртэй найр болсон юм тий. Маш том найр хийгээд найргүй Монгол найр хийдэг шүү дээ. Эхнэр ахм хоёр маань бас зөндөө баярлсан. Аав ээж Монголд байдаг аав ээж хоёр маань аав ээж хоёр маань зөндөө баярлж хүүгээрээ багсан байх гэж боддог. Тэгээд энд байгаа бас нэг давуу тал бол чи хаанаас ч ирсэн бай, ямар ч ажилтай бай, ямар ч хөөстэй бай, хийсэн ажиллаар нь хямаа сайн хийж чадах юм бол тэрийг өнлүүлж чаддаг шудраг нэг юмаа гэдгийг тэр үед би бас ойлгосон л та. За тэгээ маш их баяр хүргэе Globus podcast-ийн өмнөөс тэгээ дээрээс нь тийм манай Тамира болохоор Заксан мужийн уул уурхайн хэрэглэх газарт ажилладаг бараг цорын ганц гадаад хүн гэж би сонсч байсан. Тэгээд ийм бас өндөр албан тушаал дээр хариуцлагатай ажлыг гадаад орнд хийгээ явж байгаа бол үнээр бахархахгүй байхын аргагүй ийм сайхан зочин байж байгаа. Тэгээд танаа Заксан муж чинь бас уул уурхайн ер нь орон гэж баг явдаг тийм муж гэж явдаг уул уурхайн техник шинжилгээ ухаан хууль эрх зүйн орчин их бүрдсэн тийм муж гэж явдаг. Тэгээд сурах харах зөндөө одоо мэргэжил дэвшлэх боломжууд их гардаг байх гэж бодож байна. Өөр нэг хоббийн асуулт руу орё гэж би бодож байна. Чамайг тэгээд их сургуулаа төгсөхөд дипломын ажлаа бичих үед гэр бүлийнх нь давхар биетэй байсан юм шиг байгаа юм тийм ээ. Тэгээд гэр бүлийнх нь хүн одоо биетэй болох гэж жирэмсэн байсан байгаа юм шиг байгаа тийм ээ дипломын ажлын үед. Тийм, тэр бас их сонин тохиолдол гарч ирсэн. Би ч 2017 онд дипломныхаа ажлын сэдвийг аваад юуны Заксан Анхальт гэдэг мужид нүүрсний ил уурхай байдаг байсан. Хүр нүүрсний ил уурхай. Тэр нь Монтан нүүрсийг баяжуулаад нүүрснээс Монтан вакс гэдэг тийм бүтээгдэхүүн гаргаж авдаг тийм ер нь дунд хэмжээний тийм уурхай байдаг. Тинчээ нэг асуудлыг шийдсэн дипломныхаа ажлыг бичиж явах тэр явцад манай эхнэр жирэмсэн байсан. Тэгээд бид 3 евро тэр хот руугаа нүүгээд тэр Лайц гэдэг ойролцоо тэр Лайц гэдэг хотод нүүгээд тэнд очиад сууршаад 1 жил болсон. Яг тэр хугацаанд би дипломоо өгөөд дараах нь манай эхнэр эмнэлэгт яг төрөх
термин дээр очиод тэгээд би яг тэр эмнэлэгт диплома хамгаалах тэр презентацийн бэлдэж хэдэн өдөр суудаг байсан, жоохон төрөхөөсөө хэд хоногийн дараа төрсөн болохоор эмнэлэгт жоохон утсан. Тэгээд тэр хугацаанд диплома бичээд өгсөн, презентацийн бэлдээд яг тэр сууж авах мөчийг одоо хүртэл нүдэнд харагддаг. Тэгээд охиноо төрсний дараа хэдэн 7 хоногийн дараа тэгээд диплома яг хамгаалаад гартад авчихсан. Тэр бас их сонин тохиолдол, яг бүх юм давхцсан мөртлөө тэгээд ард нь яг гарч ирсэн. Тухайн үед хэцүү байна, ийм байна, тийм байна, болохгүй байна, энэ төр гэсэн юм байхгүй. Тийм бодохч завгүй, тэгээд нэг асуудлаас нөгөө асуудал руу ингэж яваад бүх юмаа зохицуулаад явж ирсэн. Их гоё үе санагддаг. Харин би тэрийг чинь сонсчод манай гэр бүлийн хувьд бас яг тийм байсан. Би яг жирэмсэн манай гэр бүлийн хүн оюутан яг дипломын ажлыг бичижсэн. Дипломын ажлаа бичиж дуусгаад бас хүүхэд төрсөн байдаг л үү. Ихэнхдээ номын санд суужиж ийм бичиж дуусгаж байгаа шүү дээ. Тэгээд одоо би боддог байхгүй. Тэгээд одоо Монголоос ах дүү нар энд байхгүй учраас би нөгөө гэр бүлийнхаа хүнийг ирэхийг хүлээгээл ирэхээр нь бөөн одоо өөрийнхөө ажлыг хөнгөвчлөхгүй л дээ. Гэтэл тэр хүн өөрхийн зөндөх хичээлийг хийж ирж байгаа шүү дээ. Тэр хүн л үе байсан бах надад бол тэгж хэлж байгаа үг. Би бас өөрийгөө чамтай таны гэр бүлийн хүнтэй зөөрүүлж хэлээ. Айлын охин хүүхд бас амруул исэн байж дараа бас халамж тэ байдаг. Чи өөрийнхөө юм хийх ёстой. Тэгээд ямар ч гэсэн зохицуулах шаардлагатай ажлууд зөндөл байсан байж дараа залуу. Аюу мундаг надтай ерөөсөө тэгж юу яадгүй байсан. Тэгэл тухайн яг жирэмсэн бахта би чи яг тэр уур харууга цаг хагас машинтай явдаг газар. Одоо тухайн үед машинч байхгүй, юугаар тарамбаагаар явдаг, вагоноор явдаг газар байсан. Тэр хугацаанд тэгэл өглөө эрт яваад уурхаа дээр очиж ажиллаа хийчихэл өрөө ирдэг. Тэр хугацаанд тэгэл хөрхөн хүлээсэн байж идэг байсан. Бас энэ юу дэлэмдлээд бас их нартаа бас баярлаа гэж хэлвэн. Тэр үеийг бодглохлоор аюу хөрхөн санагдтыг. Тэгээд хоёроос ярьдیں۔ Хүүхэд бас өөрөө бүх юма бэлдээд гараад ирэх юмаа те бүх юм ингээд яг ээж дараалан бүгд бүртээ охин гараад тэгээд би ажилд ороод ингээд бүх юм ингээд амар гоё бүрдээд ингээд болоод ингээд явсан. Бас охин минь бас юу юм болоо ивэл юм болоо гэж боддоо шүү дээ. Тэг сайхан дурсамжтай үе байсан байж таараа тий залуу хүмүүс болохоор зөрөгтэй тэгээд юу болох вэ гэж бодохгүй л ер нь өдөр хоног өнгөрчдөг байсан шүү дээ. Тийм тэгдэг байсан. Уртгаа харж баясаал тийм болон бүтэнгээ бодчихдаг тийм ээ. Маш их баярлалаа. Тэгээд өөрхөн охин нь бас одоо нэлээд том болсон байж байгаа гэж бодож байна. Ер нь Германы уул уурхайн салбарын хэрэгжилтэн хүмүүстэй инженерүүдэд цаашид хөгжүүлэх тал дээр нь ямар боломжууд гаргаж өгдөг юм бол жишээлбэл танай байгууллагаас байнга суралцах боломж байх уу? Бид нар чинь яг их сургуульд яг инженер болж уул уурхайн инженер болно гэсэн боловсролоо эзэмшээд захиргааны байгууллагад орохын тулд бас шалгалт өгдөг. Тэрийг би өмнө дуртахаа марцсан байна. Эхлээд яг одоо монголоор бол захиргааны төрийн албаны шалгалт гэдэг тийм шалгалт өгдөг. Тэр шалгалтыг бас давхар орсныхаа дараа тэр програма дуусгасныхаа дараа өгөөд орчихсон. Тэр програмда болохоор яг хууль эрх зүйн тал, уул уурхай хууль ер нь Германд нэлээд онцгой хууль гэж явагддаг. Илүү инженер, илүү захиргааны талынхаа, улсын талынхаа инженерүүдийнхаа бодлогыг тийшээ төлөвлөж орохыг хэрэгжүүлэх төвшөнд тэр шийдвэрүүдийн уул уурхай инженерүүдээр тулгуурлаж өгсөн тийм хууль байдаг. Тэрүүгээр айгүй онцлог. Түүнээс бол одоо барилга гэдэг юм, барилгын тухай хуулинд болохоор одоо энэ ханыг ийм зузаантай, ийм төвшөнтэй ингэж барина гэж цаанаас норм дүрм өгсөн байдаг. Уул уурхай болохоор нөгөө геологоос хамааралтай, уулын бүтцээс хамааралтай. Тэгээд яг тэрэнд норм стандарт ингээд өгөхөд аюу хэцүү байдаг болохоор одоо хүртэл яг инженерүүд нөгөө талд нь одоо миний энэ талд захиргааныхаа талд ажиллаж тэр нөгөө нэг
процессын дагаж ингэж яг шийдвэрт нь оролцож ингэж явах шаардлагатай болохоор мэрэгжлийн хүмүүсийг байлгадаг. Тэгээд тэр мэрэгжлийн хүмүүс нь болохоор одоо бид нарыг бэлтгэх нөхцөлийг бол захиргааны байгууллага аюул сайн хангаж өгдөг. Жил болгон бид нар чинь 3 удаагийн одоо мэрэгших тийм сургалтанд явах эрхтэй байдаг. Тэрийг бас заавал ав гэж цаанаар шаарддаг. Одоо юу гэдэг чинь усны хидрогеологийн мэрэгсэн тийм сургалтанд одоо 2 хоног явна ч гэдэг юм уу. Эсвэл бол мэрэгжлийн экскурснууд хийдэг. Одоо Чех рүү жишээ нь бид нэр явж нүүрсний уурхаануудтай танилцж тэдний нөгөө нэг туршлага тэдний захиргааны байгууллагын туршлага эднийг солилцдог. Тэд нь бас биднэрт бас юун дээр мэрэгжлийн тэр цаашаа боловсрох тэр юуг нь бас дэмжиж байгаа гэсэн тийм үднэс тэр бүх нөхцөлийг хангаж өгдөг л та тэн дээр. Ер нь инженерүүдээ бол ихэнхийн л захиргааны тал дээр бэлддэг. Одоо захиргааны тэр зөвшөөрөл шалгалт ямар байгууллагуудыг хамруулах вэ нэтэр гэдгийг сайн цаанаас нь бэлдэж өгдөг гэсэн. Тэр Тамира бас нэг асуулт гарч ирж байна. Германы ер нь уул уурхай яамны удирдлагуудад нь ихэнхдээ мэрэгжлийн хүмүүс ажилладаг юм бэ нүү? Манайхан шиг одоо улс төрчтөн ч юм уу эсвэл нэр алдарт хүрчсэн дуучтан, тамирчтан тийм хүмүүс нь одоо тэр орон зам дээр байх тохиолдол гэж одоо байх уу? Одоо ч манай уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Батнайрамдал гэдээ байж байгаа тийм ээ, залуу гадаад сургалт өгсөн хүн байж байгаа. Энэ хүн маань эдийн засгч хүн байж байгаа. Бизнесийн удирдлагын сургалт өгсөн хүн байж байгаа. Бүр өмнөхд нь болохоор манай сайд чинь бүх хүн байсан тийм ээ. Ямар шалгуурууд байх вэ? Одоо энэ байранд ирэхэд. Тийм Монголд яг тэр хүмүүсийг ямар юу шаардлага, практик туршлага бас яаснаас мэдэхгүй байна. Энд болохоор намайг орж явахд бол заавал мэрэгжлийн хүн байх шаардлагатай. Тэр тусмаа яг би ч яг энэ захиргааны байгууллагын яг хэрэгжүүлэх төвшнийх нь тэр гарын үсэг зурдаг хүн нь одоо нэг өсөндөө тэр компани уул уурхай компани инженерүүдийн уул уурхай инженерүүдийн бэлдэж боловсруулсан тэр материалыг шалгадаг гэсэн хүн. Тийм болохоор би өөрөө тэр төвшний мэдлэгтэй байх хэрэгтэй, тэр төвшний юутай боловсралтай байх хэрэгтэй. Дээрээс нь би өөрөө шаардлага тавих хүн болохоор тэднээс ер нь илүү юм мэдэх шаардлагатай болж таардаг ихэнх тохиолдолд. Тэгээд тийм болохоор миний яг энэ төвшөнд ажиллаж байгаа одоо би одоо энэ захиргааныхаа газраас харахад дандаа мэрэгжлийн хүмүүс дээр туршлагатай практик туршлагатай хүмүүс бас зөндөө байдаг. Манай яамны одоо яг манайх чинь уул уурхай яамд харьяалагдсан газар яг хэрэгжүүлэх төвшин болохоор яг хэрэгжүүлэх төвшөндөө бол дандаа мэрэгжлийн хүмүүс байдаг. Манай яг одоо мэрэгжлийн хилтэс далд уурхай мэрэгжлийн хилцсэн одоо хамт ажилладаг залуучууд одоо яг далд уурхай 3 хүн хариуцдаг. Нэг нь би нөгөө 2 нь болохоор бас уул уурхай инженер ингээ 3 уул уурхай инженер загсан одоо манай энэ мужийн далд уурхайг хариуцж юунуудаа явуулдаг. Тэгээд тэд нар бол мэрэгжлийн хүмүүс байх шаардлагатай. Манай дарга ч гэсэн мэрэгжлийн хүн байдаг. Дарга хамт энэ бидний асуудлыг шийдэж ингэж бид нэр одоо ингэмээр байна. Ийм проблем байна. Яах вэ нэтэр гэхлээр бас мэрэгжлийн хүн байх шаардлагатай байдаг. Ер нь бол мэрэгжлийн хүн надад тавьсан яг миний энэ мессенджээр тавьсан шаардлага бол мэрэгжлийн хүн байх шаардлагатай, боловсролтой магистрийн төвшөнд боловсрсон байх шаардлагатай. Дээрээс нь хэлний төвшин одоо гадаад хүнийг авахгүй гэж хэлэхгүй тэд нар яг гадаад хүнд боломж өгөн гэхдээ захиргааны байгууллагт орж байгаа хэлний төвшин C2 байх шаардлагатай гэсэн тийм шаардлагуудыг тавьдаг. Ер нь бол нэлээд өндөр шалгууртай гэж хэлэхэд болно. Тэгээд энэ юун дээр бас ажлын талбар яг би бас их хазтай яг энэ далд уурхай болон энэ газрын дулаан олон газар руу ингээд чиглэсэн ажил хариуцч компаниуд хариуцдаг болохоор их сонирхолтой буусан байдаг.
Би чамд нэг түүх ярьж өгч сонссон ч гэж магадгүй. Макс Планк институт гэж байдаг шүү дээ, тийм Германд. Тэгээд Макс Планк 1918 онд физикийн чиглэлээр Нобелийн шагнал Монгол төр Нобелийн шагнал авсныхаа дараа Германыг тойрол ийм нөгөө илтгэлээ тавиад явсан юм байна л да. Квантын механикийн талаар дандаа нөгөө ижил лекц уншаал тойрол ингэж явуулсан. Тэгээд жолооч нь нэг өдөр тэгж хэлсэн юм байна. Профессор Планк та одоо ингээд дандаа л нэг хэвийн юм бол ингээд уншаад тахын залхдаг байхдаа би ч гэсэн энийг одоо ингээд тэг оцсон газар болгон чинь суугаа сонсохоор би одоо бүр тэр чигээр ингээд цээжилсэн байгаа лекцээ чинь ингээд нэг удаа Мюнхенд болох тэр цуглаан дээр би таны лекцээ чинь ингээд уншия энэ дээр гараад би өрөөсөө цээжилсэн байж байгаа. Харин та миний жолоочийн малгайг уншаад хамгийн уртлын игнэнд сурч байгаа гэв. Тэгээд нөгөө Планк маань зөвшөөрөл хөгжилтэй болвол тэгээд урдлт нь жолоочийн малгай уншаад суусан юм байна. Тэгсэн чинь жолооч маань бүх илтгэлээ тавиад дууссан чинь нэг профессор хүн асуусан байгаа юм л нэг асуулт асуусан юм байна. Нөгөө жолооч маань цаашаа нь хариулж чадахгүй шүү дээ. Яг цээжилсэн юм ярьж байгаа юм чинь цаашаа задлж ярих болсон. Нэмэлт асуулт гарч ирээд тэгсэн чинь ингэж хэлсэн байгаа. Мюнхен шиг ийм өндөр хөгжилтэй хотод ийм ингээ асуултыг асууна гэж өстой би хэзээ ч бодсонгүй. Тийм болохоор баг л наатай чи манай жолоочоос энэ асуултанд хариулахыг баг хүсье. Манай жолооч айлын хариултаа гэдгсэн. Нөгөө жолооч хариулаад ингээ өөрийгөө авч гарсан гэд одоо үнэхээр бодит түүх гэдгийг мэдэхгүй энэ уншижсэн ном дээрээс. Тэгээд энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр жинхэнэ мэдлэг гэж байдаг тийм ээ. Жинхэнэ мэдлэг гэж байдаг мэдлэгтэй юм шиг өнгөц мэдлэг гэж бас байдаг. Санагддаг. Тэгэхээр манай нийгэмд ер нь энэ нэг өнгөц мэдлэгтэй одоо мэргэжлийн хэмжээнд биш өнгөц одоо өөрөө мэргэжлийн хүн биш учраас одоо тэгш нэг ярддаг хүмүүс сайхан ярддаг хүмүүс байдаг юм шиг харагдаад идэв уучлаарай. За миний бодол. Тэгэхээр энийг ер нь бид нар яаж ялгаж салгаж ард иргэд маань энэ удирдах төвшин хүмүүстэй итгэж найдаж одоо яаж ялгаж салгах вэ? Тэр чинь юу гэж бодож явд юм бол? Би энэ дээр юу яажсан би нэг дарагтайгаа бид нар ч бас ингээд захиргааны шийдвэр гарангууд тэр шийдвэр таалагдахгүй бол ингээд шүүхийн тэр юугаар явдаг захиргааны шүүхээр явдаг бидний шийдвэрийн эсрэг ингээд гомдол гаргаад ингээд нэгдүгээр инстанц, хоёрдугаар инстанц гэж цаашаа явдаг. Тэгэхэд нэг процесс болж байхад манай дарга хэлж ирсэн нөгөө талынхаа даргаыг эндхийн дарга мэрэгжилтэй гэхдээ өөр мэрэгжилтэй энэ төвшөндөө сайн мэдхгүй гэхдээ өөрийнхөө гаргаад байгаа аргументтай айгүй ихтгэлтэй байгаа. Гэхдээ дарга нар бол хизээ сайн дарга нар байх вэ гэвэл доор нь ажиллаж байгаа хүмүүс нь мэрэгжлийн сайн хүмүүс байсан тохиолдолд дарга нар сайн байдаг гэж өөр хэлжсэн байхгүй юу? Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл дарга нар мэдээж бүх зүйлийг ингээд мэдэхгүй доор нь яг хариуцж авсан хүн тэр зүйлээ сайн мэддэг. Тэрнээс гадна тэрнээс гарах нэг шийдвэрээ зөв гаргаж чаддаг хүн байх юм бол тэр дарга өөрөө сайн болоо явцдаг. Нэг өсөнд одоо зөвлөхүүд нь сайн байх юм бол дарга сайн байна л гэсэн үг гэж би ойлгосон. Тэгээд хүмүүсийг тэр юу яадаг мэдлэгээ мэддэг юм шиг харуулдаг гэж та яажсэн. Тэрийг бол тэгэл цаг хугацаанд харуулах байх л та. Ямар даргыг ямар хүн зөвлөж ийн ямар шийдвэр гаргаж ийн тэр цаг хугацаа харуулаад тэгэл бүх юм нийтдээ ил байгаа юм чи одоо цагт тэгэл энэ юм бэ гэдг нь мэддэг гэдэг шиг цаг хугацаанд харуулах. Түүнээс бол бүгд л би чадна гэж гардаг л тэ. Энэ нөгөө жолоочоос чи 2 дахь 3 дахь 4 дахь асуулт гараад ирэх юм нөгөө жолооч яах вэ? Энэ дээр байгаа хүмүүс маань нөгөө байнга жолоочоос жолооч хариул гэдэг л тийм ээ. Тий. Саяны миний түүхтэй холбоотой. Маш их баярлалаа. Тэгээд таны аав нь ээж нь Аранхай аймгийнхан бэ? Тийм, манай аав Аранхай аймгийн Тариат сумын харьяат. Түмэн. Аранхай аймаг их сайхан аймаг би тэнд нэг жил амьдарч утсан. Надад их хүн зон их сайхан нээлттэй их зарчламжтай цагаан идэ сайтай булган уул гээд бурхантай сайхан уул артаа тал байдаг ийм надад их сайхан сэтгэл үлдсэн Аранхай аймагаас.
Чи аавынхаа талаар хэр мэдлэгтэй? Аавынхаа нутгаар очиж юу? Аавын нутгаар би их очиж ирсэн. Би бага байхдаа 10 жилдээ байхдаа ер нь зам болгоно л тэнд очдог. Ахтайгаа нийлээд морь уйдаг, морь ундаг, хонь хариулаад яг л сайхан зуны 3 сарыг хөдөөний өгч өнгөрөөдөг. Би ч уг нь юу хотын хөлт байхгүй. Тэгээд хөдөө их цагийг өнгөрөөдөг байсан. Тэр нь бас юутай холбоотой. Би өөрөө нэг загсанд явах их хоббитэй. Айл багасаа загсанд явах хоббитэй. Тэр тариат чинь гол сайтай, загас сайтай, тэрхийн цагаан нуур, суман гол, бичгний гол гэж чулууд гол загсанд явах газар ихтэй болохоор хоноо хариулаад тэр хавцал руу ороод загсаа барил явдаг гэсэн болохоо их дуртай хөдөө явдаг байсан. Тэрийгээ дагаад бас сүүлд нь би бас боддоо штэ их Монгол соёлоо их хадгалж үлдсэн адаглал юугаа хонь гаргацдаг, хоньныхоо махыг ясыг эвдээд тавьчихдаг тийм болцсон байд юм лээ автоматар. Одоо одохны тэр маань аюу их тийм мэдлэг болж үлдсэн байдаг. Тийм харангайд байхад манай хамаатнуудаас бас харангаан тариат сумд байдаг аавын ах манай ах эгч нар яг одоо номад амьдраад тариат сумынхаа ойр хаваар тэгээд амьдарч байгаа хүмүүс байдаг. Энэ зам бас Монгол явна гэж бодож байгаа. Тэгээд ах эгч нар дээр очих байх. Тэгвэл хэдэн ах эгч нар нь Германы богч ажлаад баярлах нь шүү дээ, тий. Одоо тэр сумын төвдөө шууд байдаг болсон баг. Тэр юугаар автуу уучлалтай зандаа холбогдсон хүмүүс их явдаг болсон байлээ. Тариат руу. Би ч бүр өмнө нөгөө зам очиход хэцүү хонж очдөг байсан үед нөгөө паз автобустай явдаг шуудангаар явдаг байсан үед л очдөг байсан. Тэг чин бүр холбоо гэж байдаг байсан. Нөгөө манай аавын ах холбоонд ажилладаг байсан. Тэгээд холбоогоос тэр чин гурвалсан сумыг нэгтгэхэд захир юу лээ өндөр захир юу эдний нийлээ тариатаар дамжаад өндөр улаанаар дамжаад тэгээд аймгийн төвөөр дамжаа ингээ хоттой холбогддог. Тэгээд тэр их нийтдээ дүүхэн нэг салгаа залгадаг тийм утсан холбоотой. Тэрүүгээр захир за юу цаашаа аймагтай холбоорой гэл. Энэтэй хүлээж байгаад нэг хоттой холбогдож хотоос нөгөө аав ээж рүү залгадаг. Сардаа нэг л удаа залгадаг байсан баг. Тэгээд бүх юмаа яриад тохирол болцдог. Тийм үедээ очдөг байсан. Айгу нийтдээ. Бас дурсгалтай сайхан үе тий. Харцгаа би шонхор байна. Тий, улаан тий, цаашаа холбоороо хизээ холбох уу гэл. За болоогүй на 3 цагийн бол 3 цагийн дараа бараг очдөг байсан шүү дээ. Тийм үед байсан. Тэр үед нар чи айгуу гоё тэр нэг холбооны урд моциклууд нөгөө ээж палнитаа гэдэг гэсэн моциклууд оорцсан. Бужигнадаг сумтай байсан тэр үед энэтэй. За тэгвэл бас өдөө байж үзсэн гоё дурсамжтай юм байна хаа. Тий. За баярлалаа. Тамира нэг ийм үг гэдэг аахгүй. Олон зүйлд хуруугаа дүрсэн хүн нудрах зангид чаддаггүй гэдэг үг байдаг. Энд нарийн мэргэжлэрээ ер нь тусдаа хүмүүс их гүзгэрсэн санагддаг Германд ийм мэргэжлэнгүүд. Ийм байх нь илүү үр дүнтэй байдаг юм уу? Эсвэл нь олон юмыг нэг актер гүнзгий биш ч гэсэн ер нь олон юмыг одоо чаддаг тийм мэддэг байх нь амжилтанд турдаг мөрөөдөг юм болов уу? Энд дэр чиний үзэл бодол юу байдаг бол? Энд дээр миний үзэл бол юу хүн яг тэр мэрэгчлээ дагаад тэр нэг чиглэл рүүгээ гүнзгийрээд тэрэндээ сайн болоод явах нь илүү даваа талтай санагдсан. Одоо энэ юуны төлөвлөгөө гаргадаг инженерүүдтэй ингээд уулзаад ярилцах бүгд л тэгдэг. Би одоо ингээд гадаргуун усны усыг хариуцж ингээд олон жил ажиллаж байгаа болохоор гүний усыг мэдэхгүй байна гэдэг ч юм уу. Тэгээ өөрийнхөө чаддаг хинжээг мэддэг. Тэр ямар төвшөндөө мэдлэгтэй гэдгийг мэддэг. Тэгээ тэрэндээ бүр гүнзгийрээд сайн болсон хүн бол яг тэр мэргэжлэрээ нарийн бүр нариасгаад нарийн мэргэжлэрээ хүний өмнө бардам энэ чинь юм байд юм а гэж хэлдэг. Тэр зүйлийг яг энэ
ажил дээр их ажиллаад ойлгож авсан. Яа гэвэл одоо нэг проект ингээд явууллаа гэж бодоход маш олон хүмүүс оролцдог. Усны тал ингээд уулуурхайн инженер дотроо гүнзгийрээ тэсэлгээний инженер одоо аваалгын инженер гэдэг тусдаа ингээд гүнзгийрсэн хүмүүс гарч тэд нар чинь тусын проблемтай нэг ерөнхий инженер бол бүх проблемыг мэдэхгүй, нарийн мэргэжлийн инженерүүд нь эн чинь ийм нарийн ийм уялдаа холбоотой юм гэдгийг тайлбарлаж өгөөд энийг ингэж хийхгүй бол болохгүй гэдгийг гаргадаг болохоор тэн дээр бол нэг чиглэл рүүгээ гүнзгийрэх нь давуу талтай юм аа. Тэгээд дээрэс нь тэр мэргэжилдээ нарийн мэргэжилдээ сайн байна гэдэг чинь хүний өмнө бардам байна гэсэн үг л дээ. За баярлалаа. Тамира NRV мужи гэд бас байж гэн тийм ээ. Германы баруун хэсэгт байж байгаа мужи. Энэ мужи болохоор бас их уул уурхай хүнд үйлдвэрийн салбар хөгжсөн мужи гэж явдаг. Нөгөө сонсогчдод тайлбарлаж хэлэхэд. Тэгээ энэ Дортмундд энэ газар нутагт аюулгүй байдлыг хянах төв гэж байдаг. Газрын гүнд одоо 200-300 жилийн өмнө одоо өнгөцсөн гэж хэлэх нь хаашаа юм. Зөндөө их одоо манайхан нөгөө энэ тэнд уул уурхай явагдаад байна гэл нэг жижиг нэг ухаад байна гэл ингээл яриад байдаг. Тийм л юм дээр үеэсээ болоод явцсан тийм төвхтэй газар нутаг юм шиг байгаа юм тийм ээ. Тэгээд энэ Германд уул уурхайн олборлолтын дараах судалгааны төв гэж бас байдаг. Бас дээрэс нь Бохмын техникийн их сургуульд бүр ийм салбар анги нэгдсэн билээ тийм ээ. Би энэ нэг баримт киног үзчихсэн 2 жилийн өмнө. Хуучин уурхайг засварлах яах гэдэг те хаалтын ажиллагаа. Яг үнэ. Тэгээ энэ баримт кинон дээр айгүй гоё тайлбарлаж бичсэн байсан. Жишээлбэл маш олон хот одоо Эсен, Бохум, Мөшөө юу гэдгийг Дортмунд гэд усны аюулд өртөж магадгүй газар нутаг нь одоо сууж магадгүй ер нь суугаад эхэлсэн хэдэн сантиметраар гээд байнга хэмжиж байгаа одоо ийм төвүүд байдаг юм бэ. Тэгээд энэ тал дээр бас жоохон мэдээлэл өгөх үү, яаж дараа нь одоо энэ газар нутгаа тэгээ дээрэс нь бас тэр усыг байнга ингээд шавхж идэг гэж байгаа байхгүй тийм ээ. Тийм шавхж идэг, энийг нь хариуцсан усыг шавхж байдаг тийм аюул ослоггүй байдлыг экологийн болон эдийн засгийн байнгын зардлыг хариуцж ажилладаг RAG гэдэг одоо том концерн байдаг гэж би энэ кинон дээрээс үзчихсэн. Энэ тал дээр мэдээлэл өгөх үү? Мэдээлэлтэй явах мэдээж. Тийм тэрийг энэ юун дээр ойдон байхад их очижсэн тухайн үед Эден Бюрн гэдэг юуны RAG-ийн тэр хамгийн сүүлд хаагдсан тэр чулуун нүүрсний далд ороход очиж тэр чинь нэлээд гүнзгий босон хамтай тэгээд хамгийн сүүлийн чулуун нүүрсийг тэндээс олборсон байх гэж бодож байна. Тэгээд хаалтын ажиллагаа явуулаад тэр чулуун нүүрсийг олборлох технологи нөгөө нураан олборлох технологид болохоор тэр доор 1300 м-т нураасан одоо авцсан байгаа тэр хөрс эсвэл түүхийд тэр чинь ингээд дээшээ ингээд үе шаттай явсаар гадрын гадаргуудаар хизээ нэгэн цагт очдог. Энэ нь болохоор энергийн бас нэг онцгой онцлог л да. Яагаад гэвэл хатуу чулуулаг байхгүй томол сул чулуулагтай болохоор хизээ нэгэн цагт газрын гадаргуудаар очиж суулт үүсгдэг. Тэр суултыг уг нь анханасаа уурхай барихтаа төлөвлөөд марк шайдрууд нь бодоод ийм хамрах хүрээнд ийм хэмжээний суулт болох юм байна гэдэг. Тухайн үедээ уг нь төлөвлөлөд гаргацсан. Тэгээд зөвшөөрлийн нөгөөд энэ чигээрээ явнаа гэж тэгсэн чинь одоо хүн амын уршин суухын юу н газраа тэлээд байшин барилгаанд том болоод хүн амын нэмэгдээд тэнгуү чинь нэг 50 жилийн дараа нөхцөл байдал нь шалгоондоо олонгууд газрын гадарга дээрх нөхөн сэргээлтийн ажил нь хондоо олж эхэлж байгаа. Хаалтын ажиллагаа нь хондоо олж эхэлж байгаа. Тэрэндээ одоо шинэ үедээ тааруулна гэсэн үг. Яг гэвэл Германд уурхайн лиценз хамгийн анхны лиценз авахын тулд бүр хаалтын ажиллагаа хөрслөн төлөвлөгөө гаргадаг. Хэрвээ энэ уурхай ингээд зогсох юм бол бид нэр ямар нөхөн сэргээлт хийж хаалтын ажиллагаа хийх вэ? Ямар хор уршиг байгаль орчинд гарах вэ? Тэрнийг яаж тэнцвэржүүлэх вэ гэдэг тийм төлөвлөгөө гаргаад тэрийн цуг юу яадаг зөвшөөрлөн өгдөг. Тэрнтэй адилхан яг энэ чулуун нүүрс олборлдог энэ далд уурхайд бас яг ижлэхэн юм өгдөөд зөвшөөрлийн нөхцөлөд л ондоо болсон болохоор тэрэнд тааруулж байгаа. Тэр ер нь бол юу контролтой
газрын суултан гэж явуулж байгаа гэсэн үг. Тэгэхдээ тэр газар дээр нь чинь аюул том хамрах хүрээтэй бүхэл бүтэн хотууд тэр газрын гүний усны түвшингөөс доошоо орох гээд байгаа. Орох гээд байгаа болохоор одоо эхнээсээ одоо энэ байшин барилгын одоо фундаментууд нь нороод ингээд яагаад эхэлсэн. Тэгээ санаа зовоолаад тэр чинь нөгөө уул уурхаан олбосноос болсон болохоор тэрнийг заавал тэр Иракий гэдэг газар мөнгө төгрөгөөр ингэж хангаж түүнийг заавал финансийн болох шаардлагатай болж таардаг. Тэрнтэй тэгээд тэр усны асуудал урчин далд уурхаан хамгийн том проблем гэж ярьдаг. Тэгээд усыг хэрвээ олборлт дуусгах юм бол усын буцаагаад ингээд усны ноцоосыг зогсоохлоор усны түвшин гүний усны түвшин дээшээ нэмэгдээд одоо тэр газар суудсан байгаа контролтой суулгагдсан байгаа тэр талбайнууд чинь усан доор ороод энэ бол жоохон юу болно нуур тэ цөөрөн маягийн тиймэрхүү юмуд болох гээд байгаа болоод бүх газар усан давтах гээд байгаа болохоор усын заавал нэг тодорхой төвшөнд барьж ингэж зайлуулах шаардлагатай болдог. Тэр нь бол асар их хэмжээний усыг, гүний усыг, цэвэр усыг гэж ноцоостож зайлуулдаг. Тэгээ тэрийг бол одоо хизээ дуусгах нь тодорхойгүй. Яг л гүний усны шинээр бүтэж байгаа тэр юу бол хизээж зогсохгүй, тэрийг хөрөнгөөс хийж болохгүй, чадахгүй. Тийм болохоор байнгын л тэр усыг ингэж ноцоостож тэр газрыг хуурай байлгахын тулд ноцоосч байгаа гэсэн үг л дээ. За маш их сонирхолтой юм байна. Энэ бас их сонирхолтой сэдв байна лээ. Тэгээд одоо жишээлбэл боох мэтэр техникийн их сургуулийн профессор оюутнуудтайгаа яг тухайн газарт очиод усаа хэмжээд тий унтны уснаас одоо хүний бие организмд хорнолтой бодисууд илэрч яах нүгэд байнгын хяналт шалгалттай явд юм байна. Оюутнууд, профессорууд, үйлдвэрүүд гэдэг ингээд аюу хамтарч ажилладаг надад санагдсан гэмэнд. Ямар улстай холбоотой мэдээлэлтэй ингэж байдгийн бэ гэж тэр кинон дээрээс их харагдсан надад. Бид нар чинь нөгөө Герман чинь Европын хууль дүрм одоо Европын зөвлөмжийн дагуу ажилладаг. Европын зөвлөмжийг улсын хууль болгож хэрэгжүүлдэг. Тийм болохоор усны тухай хууль чинь өөрөө яг тэгээд хэрэгжүүлээд бүтэн явагдаж байгаа том хуулиудын нэг. Тэрийгээ дагаад жижиг хуулиуд дээр нь юугийн одоо гүний усны хэмжээ, параметр, хими тэр элементүүдийн бүтцийнх нь хамгийн дээд түвшин эдгээр тодорхойлцсон байдаг болохоор тэрнийг хангаж ийн үү, хангахгүй байна уу? Тэгээд энэ хангахгүй байвал тэр бохирдол хаанаас ирж ийн гэдгийг ялгаж салах шаардлагатай болно. Яг гэвэл хоёр хөрш үйлдвэр нэг нэгнийхээ одоо өөрөө өмнөд байгаль орчинд тийм бохирдол хийгээгүй байхад би захиргааны газар ирээд энэ танаарсан доош уршиж байгаа ус бохирдолтой байна. Та ингээд бохирдол гаргаад байна гэдгийг өөрөө ингээд бас гаргахгүй өөр дээр тэр асуудлыг авахын тулд өөрөө би юм бишээ гэдэг тийм лаборатори шинжилгээний ажлуудаа ингээд хийж мэдээж өөрөө хамгаалж авч явах хэрэгтэй. Сургуулиуд айгүй том юутай байдаг хувийг эзэлдэг тэр судалгаа шинжилгээ тэр технологиг сайжруулах лаборатори эднэрээр хангаж өгдөг. Яг тэгвэл миний мэдгээр бол манай сургууль наваг тухай үед сурч байхад оюутнуудаас семестрийн 80 евро авдаг гэсэн. Тэр бол сургалтын төлбөр гэсэн. Тэр том мэдлэгийг авч явахад 80 евро авч байгаа тэр харьцангуй хямд гэж би тухайдаа бодож ирсэн. Тэгээд юунасаа судлаад хараад үзэхэд манай сургуулиуд факультет болгон хилц болгон ингээд том лабораториудтай хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр тэр тоног төхөөрөмжүүдээр юу яагаад захиалга авдаг энэ тухайн нөгөө нэг салбарын тэр технологиг ингээ хөгжүүлэх тийм захиалга авч тэрүүгээрээ санхүүжиж ингэж сургуулаа санхүүжүүлж авч явд юм билээ дийлэнх хувь нь. Тийм болохоор оюутнуудаас мөнгө тэр сургалтын төлбөр гэж их аваад ах шаардлагагүй. Их тэр үйлдвэржүүлэлттэй компаниудаа хамтарч ажилладаг, технологи хөгжүүлэх тал дээр хамтарч ажилладаг гэсэн үг юм л. Энэ надад их таалагдсан. Тэгээд энэ мэргэжилтэнгүүдээ маш их бэлддэг юм бэ, тий? Ажилладаг юм бэ, бас их практик дадлага хийх юм бэ гэд
надад аюу авууштай юм санагдсан шүү дээ. Тэгээд ирээдүйд залуу үедээ бид нар ямар хохирол, ямар осол гарч магадгүй гэдгийг эртнээс нь одоо үед залхамжилж ойлгуулж явдаг юм бэ гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн шүү дээ би тэр киноноос. Тэгээд бид нэсээ нөгөө уул уурхайн хуулинд одоо олборлт хийгээл эхлэх юм, хайгуул хийгээл олборлт хийгээл эхлэх юм, уул уурхайн хуулинд хамрагдаад бусад хуулийг ингээд дагалдах хууль болгоод оруулцдаг. Тэгээд олборлт дуусаад юугаа явуулахлаар дуусаад хаалтын ажиллагаа хийгээд бид нэр ингээд уул уурхайн хуулиасаа гаргах хэрэгтэй. Гаргангуудаа ингээд нийтийн тэр хуулинд нь буцаад хүлээлгэж өгдөг тийм үүрэгтэй байдаг. Тэгээд яг тэрийг хийлгэхийн тулд тэр процесс нь болохоор нэг өсөнд уул уурхайн хуулиасаа гаргаад одоо дахиад энэ үнийг та нар нормал ашиглаж болно гэсэн тийм нөхцөлтэй хүлээлгэж өгөх шаардлагатай. Тэр хүртэл бол нэлээх юм болно л та. За баярлалаа. Тамира. Манай уул уурхайн хүн бүрийн дэд сайд бат наримтал нэг юм подкаст гэхэд таашаа мэдээлэл өгсөн байсан. Би тэрийг бас хоёр ч одоо дугаарыг нь үзчихсэн. Тэгээд тэрэн дээр манайх одоо Алсын хараа 2050 гээл визион танилцуулж байсан. 2020 он хүртэл одоо олборлтын үе шат байсан. 2020-оос 24 онуудад бол илүү нэмэн хүртэгшин гэсэн тийм боловсруулалтын үе шат руу шилжнэ гэдтэй. Тэгж яригдчихсэн. Тэгээд дээрэс нь бас нүүрс байжуулах үйлдвэр 2023 он гэхэд газрын тус боловсруулах үйлдвэрээ 2024 он гэхэд хар төмөрлөгийн үйлдвэрээ 2025 онуудад одоо баригдаж дуусгахаар төлөвлөд ажиллаад эхлэж байна гэд би тэгж ойлгосон. Тэгэхээр ер нь ийм аж үйлдвэрсэн эдийн засгтай орн болж хөгжөхөд манай Монголд ер нь хэдэн жилийн хугацаа шаардлагатай гэж харж байна. Мэргэжлийн хүн юм чинь бодвол эх орныхоо бас яг өөрийн салбарыг хөгжлийг хараад хамт алдаа оноогийн хараад бийдэг болов уу гэж би бодож байна чамд. Тэглээ яг мэдээж Монголд болж байгаа тэс манай энэ салбарт болж байгаа үйл явцыг нэлээ дагаж сонирхож уншин үзнэ. Тэгээд таны асуултанд бол би бол хариулж бол чадахгүй бах. Одоо хэдэн жил шаардлагатай. Мэдээж зориг бүх салбар руу тэр тусмаа энэ үйлдвэрчлэлтийн салбар руу ингээд зориглоод айл нь яваад хөгжүүлээд цаашаа хаа хүртлээ тэгээд хөгжүүлээд явах шаардлагатай. Тэгжиж л Монгол улс хөгжинүүдээ бүгд мэдж байгаа. Тийм болохоор одоо хэдэн жил яг тэгж шаардлагатай нь бол мэдэхгүй байна. Герман болвол бусад улсуудын туршлагыг л асууж харах хэрэгтэй тий. Япон ямар хэдэн оноос 90 80 оноос хойш яаж хөгжлөө. Герман одоо нэг ёсондоо энэ зүүн Герман гэх юм уу? Зүүн Герман одоо миний амьдарч байгаа энэ хан Орсноос хойш яаж хөгжиж байна. Тэгэл хасуулж харах бах. Тэгээд олон аспектууд факторууд тэнд орж байгаа болохоор. Энийг би яагаад асуусан гэхээр сайхан бас нэг Монгол байсан хүн маань надаас ахмад насны хүн миний энэ насны дээр бол үзэхгүй байхаа та эдмэл сайхан цагийг үзүүл гэсэн чинь би жоон зочих шиг болсон байхгүй. Өөрхийн маань одоо эхнээсээ одоо тэр тэгээд олон жилийн процесс болохоор тэгээд сууршин бас яг нөгөө нэг одоо доктортой үйл ажиллагаа явууллаад эхлээд тестийн үйл ажиллагаа явуулах нэг үйлдвэрүүд нь тэгэл их олон жил орох байх л та. Хөгжлийн процессын болохоор яхаа арга байхгүй олон жил хэрэгтэй байх. Тэгвэл н асуултаа би өөрчлөе гэж бодож байна. За ил тод хариуцлагатай уул уурхай байх тал дээр бол Герман орн нэлээд өндөр хөгжилтэй оронд ороод явах тийм ээ. Энэ хөгжүүлэлт дээр. Тэгэхээр уул уурхай энэ Германы түүхээс харахад манай Монгол орн ямар алдааг нь алгасчих юмсан гэж боддог бол ямар дэвшилттэй талын эх орондоо оруулах юмсан гэж чи бодож явдаг. Асуултаа ер нь ийшээ болгоё гэж бодлоо. Манай одоо миний ажлын туршлагаас энэ Германы тэр тусмаа манай Саксон мужийн уул уурхайн хөгжлийн юг харахад бол эрт дээр үеэс 1900 оноос хойш тэрнээс өмнө ч гэсэн бүр эртний уурхайнууд далд уурхайд олборлдог тийм юмнууд байсан. Тэгээд тэрийгэ дагаад үйлдвэрчлэлт нь хөгжөөд тэрийгэ дагаад бас сахиргааныхан байгууллага нь хөгжөөд хуулийн нарийн
болоод тэрэндээ таарад тэгээ явсан. Энэ Wismut гэж том компани байдаг гэсэн захиргааны төрийн өмчөд тийм дээр үеийн уран олборлдог байсан компани байдаг гэсэн. Манай Заксан мужид маш олон том уурхайнуудыг барьж байгуулад тэгээд үлдээгээд явсан. Тэрийг одоо захиргаан төрөөс төрийн өмчт байгууллага нээгээд тэрнээс засвар үйлчилгээнийх нь төлбөрийг гаргаад ингээд явж байгаа. Юун дээр таны асуултанд Монголын одоо Германы уул уурхайн хөгжлөөс авах зүйл, Монголын уул уурхайн хөгжилд одоо нэмэрлэх зүйл юу вэ гэх юм бол манай энэ хоёрын хооронд бол цаг хугацааны тийм зөрүүтэй. Герман бол аюу дээр үеэсээ тийм юутай уул уурхайн одоо tradition тэ боловсралтай уламжлалтай болоод ингээ хөгжсөн тийм бол Монгол болохоор ер нь бол шинэ үеийн уул уурхайн боловсралтай бас тэгж хэлвэл хүмүүс олж байгаа юуны нүүрсний уурхай нэтрэг л зөндөө байгаа шүү дээ. Дээр үеэсээ. Гэхдээ ер нь дийлдэх нь харахад уул уурхайтай манай тэр одоо миний үеийнхэн өвөө эмээн ч юм уу те дандаа уул уурхайтай холбоотой байдаг гэсэн. Уул уурхай ойлголт сайтай байдаг гэсэн. Хүмүүс тэр уул уурхайн проектнуудыг нээлттэй гаргаж өгдөг байсан. Одоо ч гэсэн тийдэг. Яагаад гэвэл амар олон хуулийн болон эрх зүйн конфликттэй таардаг болохоор нэг проект эхлүүлэх гэж байгаа бол тэрийг шууд нийтэд дэлгэдэг. Нээлттэй сонсгол хийдэг, нээлттэй уулзалтууд хийдэг, танилцуулдаг, тухайн тэр уул уурхай явагдаж байгаа оройны хүмүүсийг нийтэд нь зарлаж цуглаж тийж танилцуулж ийм проект хийх гэж байна. Ийм асуудлыг бид нэр ингэж шийднэ гэд хүмүүсийг одоо юу гэдэг чинь бүгдийг хамраагаад тэр одоо уул уурхай хүлээн зөвшөөрөх тэр төвшөнд аваачдаг. Тэр нь бол миний бодлоор бол Монгол жоохон тутмаг юм шиг санагддаг. Нээлттэй байх. Асуудлыг яг объектив яг тавиад ийм асуудал байна. Энэ асуудлыг бид нэр ингэж шийдэх чагаа та нар юу гэж бодож байна гэсэн тийм юм жоохон тутмаг санагддаг. Гэхдээ би өөрөө яг Монголд тэгэж ажиллаж үзээгүй болохоор мэдэхгүй байна л да. Бас буруу ярьж магадгүй. Иргэн үний хувьд харахад тийг санагддаг. Тэгээд ард иргэд маань ойлгоогүй учраас уул уурхайгаар одоо эх орноос сүйтгэд байна гэд хөгжил авчираад байгаа шүү дээ. Тий. Манай экспортын 90%-ийг уул уурхайн салбараас хамааралтай гэхэр чинь бас их өндөр тоо байгаа байхгүй? Харин тий. Тэр тусмаа бүр илүү нухацтай сайн хянуур болгоомжтой байх хэрэгтэй л дээ энэ юм дээр тий. Мэдээж хариуцлагатай уурхайг бид нэр дэмжиж ажиллах хэрэгтэй. Хариуцлагагүй уурхайг бол зөвшөөрөх ёсгүй тий. Тэгээд одоо Германд бол бүх хүмүүсийн нүдэн дээр уурхай явж байгаа. Монголд болохоор ингээд хэдэн 100 км явж иж тэр уурхайн бааз дээр очиод уурхай явж байгааг хардаг болохоор хүмүүсээс анханасаа шууд олон нийтэд ингээд дэлгэхийг бас хүсдэггүй юм уу гэж би бас боддоо шүү дээ. Тэгээд анханасаа ингээд яг германчуудын бас нэг юу нь явагдал байгаа юм л да. Нэг уг чанар нь үнэнч байх, ямыг нуухгүй байх, нээлттэй байх, хариуцлагыг хүлээгээд тэр нэг даагаад ингээд явах тэр чадвар нь л энэ дээр харагддаг шүү дээ. Тэгээд анханасаа ил тод байх юм бол асуудал хүртэл баг гарч ирнэ гэдэг тийм ээ. Тий, асуудлыг төрүүлж шийдэн, асуудал баг гарч ирнэ. Тэгээд хүн буруу ойлгосноос болоод том асуудал болгосноос буруу ойлгосныг тухайн үед нь жижиг байхад нь мэргэжлийн төвшөнд ингээд тайлбарлаад байх болгочих юм бол бүгдэнд нь проектэнд сайн, тэр хавьд амьдардаг, тэр оройны хүмүүст сайн. Тэгээд улсад маань сайн юм уу та тий. Бүх зүйл бид нар герман инженерүүд ингэж ярьдаг. Бүх зүйл уурхаагаас одоо уулаас гарч ирдэг. Тэр уулаас гарч ирэх тэр
процессын уурхайчд хийдэг гэж ярьдаг. Өөрсдөө магтаж тэгж ярьдаг. Тэгээд тийм болохоор уул уурхай түүхийд олборлох тэр процессыг бол зөв Монголд нутагшуулж чадах юм бол одоо эхнээсээ гой нутагшаал явж лайн оюутлогоо гэдэг гой том уурхайтай аль нь ил далд уурхайтай олон хүмүүсийг ажилладаг жишг болсон уурхай гэдэг. Амжиргаан сайжраад гээд уурхайчд өөрийгөө магтахаас илүү түүх угаасаа тэгж харуулсан байж байгаа шүү дээ тий. Одоо бас нэг гоё кино үзчихсэн. Эсэнд анх одоо уул уурхай үйлдвэр нэгдсэнс болоод нөгөө ядуудаараа хэцүү байсан ажилтай байсан хүмүүс бүсгүйчүүлэн ажилд орох жишээ нь тий ингээд амьдрал нь дандаа дээшлээд явцсан. 1900 оноос хойш ч юм уу гоё кинонуудад тэгэхээр бас их хөгжлийг давхар авчирсан юм үнэхээр яхаар байгаа байхгүй тий. Зөв зөвхөн ашиглаж чадах юм бол гэд би бодож байна. Ингээд гэжтэй уул байхад тал байдаг тийм ээ залгаад тэнгэр байхад газар байдаг гэдэг шиг чиний гадаадд амьдарч байхад мэдээж чамайг татах юм байгаа учраас чи Германд үлдээд ажил мэргэжлээр ажиллаж явж байгаа байхаа гэж бодож байна. Биднийг бас нэг хойноос татаад идэг их орн байдаг тийм ээ. Далж дууддаг бид нар чи их орно за миний хувьд бас за яаж гоо сайн байгаа болов гэд хичнээн тэнд амьдрахгүй ч гэсэн одоо санаа тавьж байдаг гэх юм. Ийм олон монгол хүмүүс байдаг. Чиний хувьд гадны оронд одоо энэ сайхан ардны тушаалтай сайхан амьдраад явж байгаа ч гэсэн хэцүү үе гэж байх уу? Ер нь гадны оронд амьдрахад хэцүү зүйл нь юу гэдэг юм бол? Хэцүү зүйл байлгүй яах вэ? Одоо тэр тусмаа гэр бүлтэй, жоохон хүүхэдтэй амьдрахад асуудал зөндөөл гарна. Одоо цэцэрлэгт хүрэж өгөхгүй. Одоо нэг нь өвдөхөд гэртээ байх шаардлагатай болно. Ажлаасаа чөлөө аавна гэлээ. Энэ өдөр тутмын амьдралын проблемууд байгаа. Тэднэрийгээ гэхдээ тэр нь одоо хэцүү зүйл гэхээсээ илүү биднэрт илүү нөгөө нэг гэр бүл нэгнтэйгээ хамт ингэж асуудлыг шийдэж ингэж давж гарч чаддаг юм а гэдгийг ер нь эцсэлд нь харуулдаг. Ямар ч проблем байсан тэгэл бид гурав дундаа ингээд болгочихъя гэдэг асуудлаа шийдээд гардаг болохоор тэр нь эсрэгээрээ ер нь гэр бүлийг илүү нэгтгэж хамт улам бат бөх болгодог юм шиг санагддаг. Тэгээд хэцүү зүйлүүдээс бол тийм асуудал нь өдөр тутмын л юу энэ. Түүнээс бол би ч бас нэлээд олон жилээс гадаадд байчлаа. Энд чинь уг нь сургуулаа төгсөөд бас Монгол явъя гэдэг тухайн үед оюутан байхдаа бодож байсан тийм байгаа. Тэгээд тэгтээ төгсөөд энд төгсөөд шууд Монголд очиод ажилд орох. Тийс төгсөөд шууд Монголд ажилд орох. Ер нь бол ижлэх юм байна гэсэн үүднээс би энэ чинь ажил хайгаад дээрэс нь гэр бүлтэй болоод эндээс хариуцлага үүрээд өөрийнхөө ганцхан өөрийнхөө төлөө нөгөө хоёрынхоо төлөө бодож байгаа хариуцлага үүрж байгаа болохоор энэ чинь туршлага судлаад мэргэжлээ дэвшлүүлээд тэгээд эндээ бай гэсэн тийм бодолтой байгаад одоогор байж байгаа. Тамира чиний хувьд бас нэг гадны орноос бид нар сурцсан үн цэнтэй юм байдаг. Тийм зүйл чамд Германаас юу байв, Японоос юу байв? Одоо хувийн дээр чинь ч юм уу, зан байдал дээр чинь ч юм уу, чадвар дээр. Би аль орноос нь гэж хэлэх юм бол шударгал байх хэрэгтэй юм байна да гэдгийг хэлмээр байна. Шудраг яг үннээр зүгээр юм хийж чадах юм бол өөрөө ч хөгжин бусдад ч үлгэр дуурайл болж чаднаа л гэж хэлмээр байна та. Их сайхан үг бэ, надад маш их таалагдлаа. Тэгээд одоо Орос Украинид ингээл дэлхийд даяараа ярьжсэн жоохон чимээгүй болоод байна тийм ээ? Нөгөө нэг хэсэг ярьжсэн айгүй харамсалтай юм болж байгаа. Тэгээд энэ Орос Украины дайнаас болоод ер нь Германы уул уурхайн хөгжилд ямар өөрчлөлтүүд гарч ийн, хууль дүрмийн өөрчлөгдөхөр болж байгаа юу? Ер нь уурхаануудаа хаана гэсэн төлөвлөгөөнүүдтэй тий байсан. Тэгэхээр буцаад одоо энэ их яригдах сэдв болцсон явж байгаа юу? Энэ тал дээр ер нь Герман хаашаа чиглэж явж байна?
Герман яалчгүй бол тэр хиний Путинтай хийсэн санкцийн дээр асуудлаасаа болоод уул уурхай одоо түүхийд олборлох түүхийд хөдөлтөж авах тэр бодлого дээр шал дахиж тэрийг ингээ боловсруулж дахиж шинээр тавьж өөр улс орнуудаас тэр түүхийд хөдөлтөж авах боловсруулах тэр төлөвлөгөөгөө политика өөрөөр болох шаардлагатай болоод тэн дээр өөрчилж эхэлж байгаа. Тэр нь бас бидний яг энэ юун дээр харагдаж байгаа. Яг гэвэл Оросоос газ нийлүүлэхээ болоод эхэлсэн чинь хувь хүмүүс дээр ингээд цахилгааны төлбөр нь үнэтэй болоод өдөр тутмынхын амьдралын урсгал зардлууд нь үнэтэй болоод эхэлсэн. Тэр Тэнгуута хувь одоо хаустай хүмүүс илүү их нөгөө нэг сэргийтгэгч мөч рүү чиглэсэн тийм проектуудыг тусдаа ингээ хийгээд ирсэн. Тэрний үйл нарны солар панел ч юм уу байран дээр тавьдаг. Эсвэл бол газрын гүний өргөдлүүд их хийж гин, өргөдлүүд их орж ирж гин. Миний мэдгээр бол өнгөрсөн сар бол ялчгүй 2 дахин илүү өргөдөл над дээр орж ирсэн. Тэр бүгдийг хийсэн. Зарим нь бол зүгээр би ингээд хиймээр байна. Ер нь манай ингээ газар дээр болох уу гэсэн тийм асуултууд амар их өргөдлүүд орж ирдэг болсон. Тэр нь ялчгүй энэ конфликт нэмэгдснээс үн нэмэгдэж амьдралын өртөг нэмэгдснээс болж байгаа болов гэж би боддоо штэ. Тэ. Чи бүр ажил дээр яг хараад байж байгаа юм яг өөрчлөлттэй бодит өөрчлөлтийг бодит өөрчлөлтийг яг тэгж харагдаад байна. Тийм байна. За баярлалаа. Тамира ер нь ингээд шинэ техник технологи гарч ирснээрээ зарим салбар устдаж алга болоод байгаа тийм ээ, дээр үе юм одоо хэрэгцээгүй болоод зарим салбар болохоор шинээр үүсч гарч ирж байгаа. Технологийн чиглэлийн ч юм уу шинэ салбарууд. Тэгэхээр энэ тал дээр ер нь Германд юу нь үгүй болоод байна? Ямар шинэ салбарууд нэгдэж гарч ирээд байна? Чи энэ дээр яаж харж байна? Сүүлд харахад бол машины салбар бол нэлээд асуудалтай байгаа юм шиг үлээ. Яг гэвэл одоо бүх германчууд ер нь яванда бүх машинуудаа цахилгаан машин руу шилжүүлнэ гэдэг үйлдвэрүүдээр шинжилээ. Цахилгаан машиныг бүтээдэг одоо батарей цахилгаан машинд нь компонент нь мотор нь гэтэл илүү компакт жижиг мотор байдаг шаталтай төлөвлөрийг бодох юм бол тэнгууд процессууд нь жижиг болоод илүү бага хүн ажиллах шаардлагатай болоод үйлдвэрүүд нь хаагдаад шинэ үйлдвэрүүд нэмэгдэж байгаа. Тэнгууд арай бага хүмүүсийг цалинжуулж ажиллуулах тийм шаардлагатай болоод хүмүүс их ажлын байраа алдж байгаа гэж би сонссон. Яг одоо германч нь яг машины үйлдвэрээр нэлээд томдоо ордог тийм бидний бүгд мэдэх гой машинуудыг үйлдвэрлэдэг. Тэр процессууд нь хомигдаад жижигэн болоод компакт болоод ирэнгүүт шинэ үйлдвэрүүдээр цөөхөн хүмүүс ажиллуулад хүмүүсийн оронтой ажиллах оронтой багасж байгаа гэж би сонссон. Бас энэ юун дээр юун дээр уурхай ингээд одоо сэргийгдэх ч юм уу ч те шатаж энерги гаргах эсвэл бол сэргийгдэх ч юм уу ч энерги гаргаж авах энэ процесс руу юм бол дэлхийд даяараа орж байгаа. Яг бид нар бүгд мэднэ. Түүхийд бол хязгаартай олон жил ч гэсэн хэзээ нэгэн цагт дуусна. Бид нэр олборлоод байхгүй болох чинь тэгэхээр бид нэр тэндээ залгуулад өөр энергийн их усүр дуусахгүй их усүр одоо нар салхи газрын дулаан гэдэг мэт уустай тэр энергийг ашиглах тэр технологиор сайжруулж цаашаа явж явах хэрэгтэй гэж бодож байна. Тэрийг энэ яг хөгжлийн процессуудыг одоо энэ нүүрсний уурхаагаас шилжээд тэнд уурхаа байсан газруудыг хаагаад тэр хүмүүсийг өөр үйлдвэрлэлөөр шилжүүлж авах тэнцэнэ бодлого. Гэхдээ улсаас аягүй их дэмждэг тэр бодлого гаргаж тийшээ ер нь аж үйлдвэрийн эртнээс хөгжүүлээд тэр нүүрсэн дээр ажиллаж байгаа хүмүүсийг тийшээ шилжүүлж оруулах гэсэн тийм бодлогуудаар хүмүүсийг шилжүүлж аваад их ажиллаж байгаа гэж би сонссон. Тийм тэгээд Tesla-гийн үйлдвэр бас Германд одоо нэгдсэн байгаа шүү дээ. Тийм. Тийм энэ дээр 83 кг зис ордгоо гэдэг нэг машинд Tesla-гийн. Тэгэхээр манай Монгол орнд нь зисээр их баялаг орно. Тэгэхээр манай зис манаас их үнд хүрх юм бэ гэсэн нэг яриа байсан. Тэр чамд сонссон юм байна уу?
Тэрэнд бол сонссон юм байна. Гэхдээ цахилгаан машинд бол илүү их нарийн түүхийд нь бол орнойгоо буурахад олборлдог. Тэгээд баяжуулах технологи бас сайжруулж тэр элементүүдийг дор зурсанд олборлох шаардлагатай. Баяжуулах төвшөнд олборлох шаардлагатай болох байх. Гэхдээ яг энгийн одоо шаталтад төлөвлөгөөрт ордог элементүүдээс илүү цахилгаан машиныг одоо ингээд массаар нь олноор нь үйлдвэрлэх юм бол мэдээж тэр нарийн элементүүд, нарийн минералуудын хэрэгцээ өснө. Түүгээр хэрвээ холборлолт бага байх юм бол үнэ нь өснө гэсэн үг тийм. Тэгээд бас бүх машинуудыг одоо цахилгаан хөдөлгөөрлөөр шилжүүлэх боломжтой юу гэдэг бас асуудалтай байх тийм. Судалж үзэх мэдэх байх. Тийм хангалттай их тийм түүхийд байгаа юу. Дээрээс нь тэр түүхийднүүд тэр машинуудыг recycle хийхэд одоо хэдэн жил өмнө батарей муудахад тэрийг одоо яах вэ гэдэг тийм төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна. Тэр гэхдээ юуны л одоо улс төрчдийн гаргадаг шийдвэрлэлтэй бид нэр тэрийг сонсоод ингээд амлдаал хараал явдаг. Хэрвээ чамд бүх ажил одоо ижлэгэн цалинтай ажлууд бүх мэргэжлийн ажил адилхан цалинтай боллоо гэх юм бол чи ямар ажил хийх байсан бэ? Яг энэ хийж байгаа ажлыг хийх байсан уу? Бүх мэргэжил адилхан цалинтай адилхан цагаар ажиллаа гэдэг юм болоо. Ямар ч мэргэжлийг сонгосон байсан гэсэн адилхан цалинтай гэдэг одоо хэлэх юм бол ямар мэргэжил юм уу? Яг ажил нь биш юм уу те? Мэргэжил нь. Би уур хадал байх гэсэн баг та. Уурхай инженерээр ажиллах гэсэн баг. Тэгэхээр хүссэн мэргэжлэр ажиллаж байгаа юм байна шүү дээ. Хүссэн мэргэжлэр ажиллаж байгаа. Алхам тутамд ер нь шинэ юм сурдаг. Дандаа анх хэлжсэн яг ноорн дүрм гэж байхгүй. Бид нэр өөрсдөө толгойгоо ажиллах шаардлагатай, бодлого бодох шаардлагатай тийм юу болохоор алхам тутамдаа шинэ юм сураад байхшиж ингэж өгдөг болохоор их гоё мэргэжил. Тархиныхаа хоёр талыг хоёр камера ерөнхийдөө хоёлаа дуусах тийш хандын мэдээж чи ажилтай байж байгаа байх. Ер нь Германд ирж суралц хүсэлтэй чиний дараагийн үеийн залуучууд байж байгаа. Танай салбарт чинь бол ялангуяа их хүмүүс ирж сурдаг тий Ааханд Фрайберг гэдэг хотод руу Германд ирж сурдаг танагддаг. Тэгээд энэ шинэ ирж байгаа залуу хүмүүстэй ер нь нэг хэрэгтэй зөвлөгөө өгөөч тэр хэд маань бас цаг багаалдаж ийм юм битгээд давтаасаа ч гэдэг юм уу. Тийм зөвлөгөө өгөөч гэвэл чи юу хэлэх вэ? Герман руу ирээд сурах гад сонирхож байгаа хүмүүс байх юм бол мэдээж надаас илүү ингээд юм судлаад ингээд зорилготой яасан болохоор илүү мэдлэгтэй байгаа хаа. Зүгээр урам өгч дэмжих зорилгоор хэлье гэж бодож байна. Цаг алдаад ингээд олон жил дэмий сурлаа даа гэж бодох хэрэггүй. Тэрийг харин амьдралын туршлага гадаадд ирээд Германда ирээд тэр туршлага дээр үндэслээд хурдан сурч чаднаа гэсэн тийм зорилго мотивашнтэй байгаарай гэж би хэлмээр байна. Яг гэвэл би бас өөрөө нэг шүтэст 2 удаа орсон, шүтэст 2 жил дахиад сурсан. Дараа нь тэрнээс өмнө 1 жил Японд байсан. Ингээд бас яг их сургуулаа яг 100% эхэлтлээ. Олон жил цаг алдсан. Тухайд бодож ирсэн би цаг алдчихлаа гэд. Тэгвэл би тэр алдсан цагаа яг үндсэн мэргэжлээ сурахдаа би яг заасан тэр хугацаанд сурч дуусгаж тэр мэдлэгийг аваад үргэлжлүүлээд бас тэр мэргэжлээр ингээд амжилттай ингээд явах гад хичээгээд явж байгаа болохоор тийм л зөвлөгөө өгмөр энэ да. Түүнээс бол яг одоо үеийн залуучууд чинь бүгд гадаад хэлтэй, герман хэлтэй, англи хэлтэй болсон болохоор интернетээр зөндөө судалж яаж Германд ирэх вэ гэл хайхад тэр нөхцлүүдийн бичээд өгсөн байдаг уншаад мэдсэн. Надаас илүү мэдж байгаа гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд тухайн үедээ алдсан мэт тэр 1 жил Японд байсан чиний амьдралын хувьд маш олон туршлага бас их сурцсан зөндөө юм байж байгаа тий. Нэг орныг үзнэ гэдэг чинь бас нэг тодорхой хэмжээний мэдлэгтэй болоод ирдэг гэх мэтчлэн хүн таних чадвараас ахуулаад их дагалдсан сайхан давуу талуудтай байдаг гэж боддөө шүү дээ нэг тухайн оронд очиод. Тэгээд Монголынхаа ирээдүг бол би их сайхнаар хараад идэгин. Одоо манай Германд бол анха ЭБА, ПРОЧР доктор хамгаалж байгаа, начна доктор хамгаалж байгаа уулуурхаан чиглэлээр
камераман байна гэдэг ингээд за Дамиг чи таньдаг гэсэн тий манад ярьцлага өгч байсан. Тий. Тэгээд хоёр Дами маань Монголыгоо хөгжүүлнэ гэдэг ингээд явцсан байж гэн сэргээлт хэрчим хүчээр сурж төгссөн одоо төгссөн баха бараг шатраа маань гэдэг ингээд мундаг боловсон хүчингүүд Германы том компаниудад одоо яам тамгын газар хүртэл одоо ингээд ажиллаж явж байгаа юм байна. Тэгэхээр ер нь Монголын маань ирээдүй ийм нарийн мэрэгсэн өндөр чадвартай мэдлэгтэй хүмүүсээр дүүрнэ гэд би ер нь их өөдрөгөө хараад идэв шүү дээ. Тийм болохоор та хэдээс бүгдээрэнд маш их амжилтыг хүсье. Чиний зүгээс манай Global подкастаар дамжуулаад ямар нэгэн нийгмийн давхрах шатны хүмүүст ч юм уу өөрийнхөө мэргэжлийн хүмүүст ч юм уу ард иргэдтэй ч юм уу ах дүүстэй ч юм уу хэлэх үг байна уу? Тийм хүсэлт байвал нь хэлж болно. Үн хүртэггүйгээр тамира. Би хүн хийж байгаа юмда хараад өөрийнхөө урдаа байгаа чадж байгаа зүйлээ улам сайн болгоод цааш нь гүнзгийрүүл сууж мэдээд тэгээд явах юм бол хинээс чилээ амжилттай явж чаддаг шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд дээрээс нь мэдээж наав таньдаг бүх хүмүүстээ мэд хүргэе. Германаас мэд хүргэж чинь Монгол цугаа аав ээж ах дүүс ах эгч нартай мэд хүргэж чинь. За тэгээ маш их баярлалаа. Аав ээжт нь бас манай Global подкаст мэд хүргэе их архангай сайхан надтай бас жоохон холбоотой аймаг учраас амьдралын минь нэг жил тэнд өнгөрсөн маш их юм сурсан жил бий тийм болохоор бас их мэд хүргэе. Тэгээд хамгийн сүүлд дахиад нэг асуулт гарч ирж байна. Тамира ингэдэг штэ. Бид нар Германд ирээд өөрийгөө би мдэггүй байхад Герман орн намайг өөрчилсөн санагддаг. Нийгэм, миний эргэн тойрны хүмүүс, Герман хүмүүс энд бас их мультикулти олон орны хүмүүстэй ярьж танилцах тийм боломж бас байдаг. Тэгэхээр Герман орн чамайг яагаад өөрчилж вэ? Нөгөө талдаа би бас ингэ сонсч ирсэн. Чамтай танилцсанаас хойш би тэгдэг болсон гэд бас гадаад хүмүүст би нөлөө өгсөн байдаг юм бэ. Тэрийгэ мэддэггүй явдаг. Тэгэхээр чи орчин тойрныхоо бас хамтарч ажилладаг хүмүүсээ яаж өөрчлөөд явж гин Герман орн чамайг яаж өөрчилсөн бол гэж боддог үү чи? Энэ дээр бас их санаа би яг оюутан болоод ирээд нэг семестрийн дараа хоёр Берлинээс ирсэн Герман хамт сурч ирсэн хамт эхэлсэн хоёр залуутай нэг байранд ороод нэг хамтран амьдарч нар болоод тэгээд гурав байранд орж ирсэн. Тэгээд тэрнээс хойш бид гурав ста үе зөв сайн найзууд болоод бүр Монгол төрөлтөл моциклтай аялал эднэр оюутан байхдаа хийжсэн. Тийм сонирхолтой түүхтэй. Тэгээд тэрнээс хашаа би анхандаа боддог байсан л та ингээд за мэдээж ингээд хоол хүнсээ ингээд аваад ингээд жижиг шажиг юм авахд нэг хэдэн центнер ингээд нийлүүлэл ингээд дундаа хийчин гэж ухааны юм боддог байсан. Тэгэхээр тэгдэггүй. Тэгээ нэг баг 1 центийн тоолоод баг ингээд аваад ингээд тэгээд нэгдсэн кассанда ингээд авч хийдэг гэсэн. Тэгээ би тухайд хэлжсэн энэ чинь арай хитэрж байгаа юм шүү, дэмий юм шүү, хамт амьдарч иж. Тэгэхэд сүүлд нь би бол бодсон. Хэрвээ бүх юм ингээд найз нөхөд ч гэсэн ингээд юмаа ингээд за яах вэ гэсэн тийм бодлоо хаяад найз нөхдийн хооронд ингээд бас одоо юу гэж чи юунд ч байсан ингээд нарийн сайхан ингээд тооцоотой нийгмийнхээ тэр болдгоо нийгминдээ одоо өөрийнхөө асуудлыг өөрөө шийдээд бусдад ингээд тэр болдгоо нийгмийн хүндэлдэг тийм зан чанар бас надад бас Герман орноос тэгж сурсан тийм нэлээд том юу юм болов гэж боддог. Сургаамж юм болов гэж боддог. Харин таны асуусан асуултанд нөгөө германчууд юу сурсан бэ гэдэг манай хамт ажилладаг хүмүүс монголчууд ер нь нэлээд тийм юу юм тэгжсэн надтай цангийн явж байгаад би одоо ингээд чамтай ажилладаг болсноос хойш монгол хүний боломжинд хараад би шууд таньдаг болсон гэсэн. Яаж таньдаг болов гэсэн чинь та нар ингээд нэг арай нэг өөр тийм юутай характертай байдаг. Гудамжинд эсвэл одоо чи ажил дээр ч гэсэн хүмүүстэй харьцаж байгаа энэ байдал арай нэг өөр характертай байдаг. Тэр характер яагаад чи юм хүнийг юм ингээд татдаг. Би ингээд чамтай ажилласнаас хойш монголчуудыг болчоо хараад таньдаг болсон гэж инээдтэй тэгжсэн. Тэгээд тэр
Монголд байдаг ер нь бол германчууд аягүй их Монголыг сонирхож ингэж яадаг. Дээрс маа намад амьдралыг сонирхдаг, дэрийн юуг сонирхдаг. Монголынхаа талаараа их ярьж танилцуулж хэлдэг юм да. За тэгээд маш их баярлалаа. Тэгээ Монголынхаа нэр хүндийг бас их өндөрт өргөж явж байгаа ийм сайхан боловсрууччин байгаад үнэхээр их баярлсан. Тэгээ бидэнд ярьцлага өгсөн Тамирада маш их баярлалаа. Баярлалаа. Амьдралд нь маш том амжилтуудыг эрүүл энхийг хүсье. Баярлалаа, маш их баярлалаа. Тань ч ихсэн эрүүл энхийг хүсье. За маш их баярлалаа. Тэгээд эрхэм сонсогч та бүхэндээ бас маш их амжилтыг хүсье. Дараагийн дугаар болтол баярлалаа. Баяртай сонсогчдоо.